Асинхрон хичээл 1 12-2-ын А бодисын солилцоо итвэхтэй зөвөрлөлт хөдөлгөөн биеийн температурыг хадгалах ДНХ уургийн нийлэгдэл зэрэг үйл ажиллагаанд энерги шаардлагыг тодруулан учрыг ойлгох гэсэн суралцсан зорилтын хүрээнд хичээл маань явагдана. Өнөөдрийн хичээлийн суурь өгтгөн бол энергийн их үүсвэр метаболизм, анаболизм, катаболизм, КИФА гэсэн чиглэлээр явагдана. Нүүрс ус, уурга, липид, нуклеин хүчил зэрэг амьдралын үндсэн молекулууд нь нүүрстөрөгчийн атом агуулсан бүх амьд организмд нүүрстөрөгчийн их үүсвэр зайлшгүй шаардлагатай. Нүүрстөрөгчийн давхар эсэл болох органик бус нэгдлээс өөр шаардлагатай органик бодисыг нийлэгжүүлдэг организмуудыг автотрофууд гэж нэрлэдэг. Бүх ногоон ургамлууд бол автотрофууд байна. Бүх амьд системд энергийн их үүсвэр нь нүүрс ус байдаг. Амьд организм оршин тогтнох, өсөж үржих, хөдлөх зэрэг амьдралын үйл ажиллагаагаа явуулахын тулд үндсэн 2 төрлийн эрчим хүчийг ашигладаг. Эдгээр нь химийн энерги, гэрлийн энерги. Гэрлийн энерги эрчим хүчний агтагч өсвөр болж өгдөг. Химийн энерги амьд организмыг ашигладаг хамгийн түгээмэл бөгөөд үндсэн эрчим хүчний хэлбэр юм. Химийн энерги нь глюкоз, 3-фосфорт аденосын зэрэг органик молекулуудын химийн холбоонд нууцлагдсан хадгалагдж байдаг байна. Бодисын солилцооны талаар тайлбарлая. Амьд эсийн дотор явагдаж байгаа биохимийн урвалуудын нийлбэр зохицыг бодисын солилцоо буюу метаболизм гэж нэрлэнэ. Амьд биед явагдаж байгаа биохимийн урвалуудыг ерөнхийд нь 2 ангилдаг. Бодис болон энергийн солилцоо катаболизм болон анаболизмын хоорондын энергийн тэнцвэрээр тодорхойлдог. Учир нь катаболизмын урвалуудын үед энерги чөлөөлөгдөж, анаболизмын урвалуудын үед энерги нөөцлөдөг байна. Амьд эс дэх энергийн солилцоонд оролцдог чухал молекул нь бол ГП байна. Бодисын солилцооны эсрэг тэсрэг урвал болох анаболизм, катаболизмын талаар тайлбарлая. Эсэд явагдаж байгаа эсэд хоол хүнсээр орж ирсэн эсвэл полимер нэгдлийн задралаар үүссэн мономер нэгдлүүд нь өөр хоорондоо дахин нэгдэж энерги нөөцлөн биеийн бүтэц үйл ажиллагаанд шаардлагатай полимер нэгдлүүдийг нийлэгжүүлэх урвалыг бол анаболизм гэж нэрлэнэ. Анаболизмыг ассимиляц, адилшуулах гэх мэтээр нэрлэдэг. Эсэд хоол хүнсээр орж ирсэн эсвэл нийлэгдсэн полимер нэгдлүүдийн задралаар үүссэн мономер нэгдэл энерги ялгаруулан улмаар эцсийн бүтээгдэхүүн нүүрс хүчлийн ус үүсгэх химийн урвалуудыг бүхэлд нь катаболизм гэж нэрлэнэ. Катаболизм, диссимиляц, ондоошуулах урвал гэх мэтээр нэрлэдэг байна. Энд анаболизм болон катаболизмын ялгааг ажиглаарай. Ялгааг ажиглах юм бол өндөр молекултай полимер нэгдлүүд нь катаболизмын оролцоотой задарч бага молекулт нэгдлүүдийг үүсгэж байна. Харин анаболизм бага молекултай нэгдлүүдийг буцаагаад өндөр молекултай нэгдэл болгон хувиргаж байна. Үүний тулд катаболизм бол энергийг бол ялгаруулдаг болвол анаболизм энергийг бол өөртөө нөөцлөдөг байна. Энэ хүснэгтэн дээр катаболизм, анаболизм гэсэн 2 эсрэг тэсрэг урвалын зорилго, үйл ажиллагааны хэлбэр, энерги, урвалын төрөл, урвалын жишээ явагдах газруудыг тодорхой тайлбарлаж өгсөн байгаа. Эдгээрийг ажиглаад дэвтэр дээр тэмдэглэж аваарай. Энэ слайдн дээр хоол хүнсний найрлагад оролцож байгаа уурга, нүүрс ус, өөх тосн хоол боловсруулах эрхтнүүдийн тусламжтайгаар задраад бага молекултай нэгдэл, амин хүчил, глюкоз, глицерол тосны хүчлүүдийг үүсгэсэн байна. Эдгээрийн зарим хэсгүүд нь бие махбодод буцаад уурга, гликоген, триглицерид хэлбэрээр хадгалагдаад зарим хэсгүүд нь бол цааш задрах нэ. Бэлтгэл үед үүссэн мономерууд гэдэсний ханаар шимэгдэн цус тунгалгын тогтолцоогоор дамжин биеийн эд эсийн доторх төрөлбөрийн урвалд орно. Энэ урвалын дүнд ихэвчлэн пируват ацетилкоэнзим үүсдэг байна. Бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн биеэс гадагшлах үед үүссэн пируват ацетилкоэнзим маань митохондрид нэвтрэн орж Кребсийн циклийн дамжин ус болон нүүрс хүчлийнхээ болтлоо бүрэн задардаг байна. Энд эсийн мембранаар бодис зөвөрлөгдөх үйл ажиллагааг тайлбарласан байгаа. Тестийг ажиллаарай. QR кодыг уншуулад тестийг ажиллаарай.